Зэг сайн байцгаана уу guys. Энэ удаагийн бичлэгээр Solo Leveling Ragnarok Part 3-ыг ярьж хөрвөлдсөн байна. За тэгээд олон юм уншаад хэлгүү бичлэгэндээ орцгоё. Өмнөх бичлэгтэр суухаа нөгөө ирэлгийч хүлэмийн эзэмшил данжин руу ороод дуустдаг. Тэрнээс шишээ ярьцгаая. Энэ чаптер эхлэхэд дайралтын баг нь эндхийг гэрэлтүүл гэсээр эхэлнэ. Дайралтын багийн өөдөөс хідэн гөрвөл төрлийн шидэт араатнууд гарч ирэн. Тэд нар шидэт араатнуудтай тулалдана. Цуглуулагч дайралтын багийн араас нь даган алсан шидэт араатнуудыг нь авч явах хэрэгтэй. Гэхдээ энэ цуглуулгын баг нь ердөө 2 хүн үнэтэй тул ажлаа хөнгөвчлөхийн тулд суухаа сүүдрийн цэргүүдээ гаргаж ирнэ. Суухаа өмнөхөөс хүчтэй болсон тул 7 сүүдрийн цэрэг гаргаж чадхаар болсон юм байна. Дайралтын баг шидэт араатнуудаа алаад ахлагч нь цуглуулгын багийг ардаас нь татхантэй хүлээх болох нь энтер гэж бодоод байж байсан. Нэг зүйлийг харан гайхна. Юуг харан гайхсан бэ гэвэл энийг хараад гайхсан юм аа. Алхагч нь шууд өсөрч хурж ирснээр суухаагийн гараас бариад энэ багийнхаа албан ёсны цуглуулагч болохыг нь хүсдэг. Гэхдээ суухаа ахиж цуглуулагчийг бодлого байгаагаа хэлэхэд байж болох хамгийн өндөр цалинг нь өгнө гэдэг. Гэтэл цаанаас нь өөр нэг гишүүн бид үхсэн эргөө оллоо гэдэг. Очоод харахад үнэхээр л үхсэн эргэн байдаг ба өмсөж зүүснийг нь хараад энгийн эргэн байсан гэдгийг нь мэднэ. Суухаа болон багш нь үхсэн зохицыг хараад манд галтай ээжл харагдаж байна гэдэг. Ахлагч нь манд галын талаар асуун шинэ гарч ирсэн шидэт араатна уу гэхэд манай хоёр чиг анх гарч ирэхэд нь хажууд нь байсан гэдгээ хэлж байхад өөр гişүүд нь ч дахиад бас үхсэн эргөө олно. Гişүүд нь ахлагчтай ангуучаа холбоонд мэдэгдвэл яасан юм бэ гэхэд ахлагч нь өөртөө бардаад манай баг DC зэрэглэлийн ангуучтай болохоор асуудалгүй гэж бодоод үргэлжлүүлэхээр болно. Суухаа түүнд манд гал түүний бодсноос илүү аюултай гэж хэлсэн боловч түүний үгийг огтхонч тоохгүй энтхээ цэвэрлээд ардаас нь ирээрээ гэн. Харин нөгөө тал өнөө хэдий эвгүй гарын нөхдөөд хүн шатааж байдаг. Эдний яриагаар бол Бороки эдэнд хүмүүс сулгаалаад авчирж өгдөг байсан. Гэхдээ Борокиг мань суухаа нүдсэн штэ. Тийм учраас эднэр түлшний хомсдолтой байгаа. Эднэрийн ингэн барин хийж байгаа зүйл нь өнөөх од нутаг гэд бөмбөлөг. Тэднэр нь ангуучд ирснийг анзаараад нэг нь тэднэр рүү явна. Харин нөгөө тал дайралтын салаа даанжийг цэвэрлсэн ивэр. Харин эдний дарга нөгөө од нутгийг гаргаад ирнэ. Энэ од нутг нь ойрдоо бүр алдартай болоод байгаа юм байна лээ. Үүнийг ашиглах юм бол маана нэмэгдэнэ. Гэхдээ зөвхөн 7 хоног л үйлчилнэ. Доод зэрэглэлийн хүмүүст нэлээдгүй нөлөө гаргач дээд зэрэглэлийн хүмүүст үйлчлэгээ баг. Ахлагч нь од нутгаа Плекстэд байж байсан. Ард нь гинт нөгөө гар хурж ирээд шууд л илдээ савн завчихсан тэр. Шидэт араатаа хүртэл од нутгийг нь ашиглаж болдог байх ба энэ гар ашиглаад нөгөөдүүл нь бөөнөрөө дайрсан боловч энэ нөхөр ядах юмгүй бүгдийг нь ялаад аваад явхан тэр. За түр битийг үлгэрээ. Та нар бичлэгний төгсгөлийг үздэггүй тул бичлэгний дундуур хэлж байна. Ингээд энэ хүрээд Solo Leveling Ragnarok гэх цуврал маань дуусж байгаа. Учир нь аним болж байгаа, болох гэж байгаа, удахгүй болох манга манхванууд нилээдгүй копирайт байдаг. Тийм учраас бидэнд дистрайк өгөөд YouTube channel маань устгах магадaltaй. Тийм учраас энэ цуврал ингээд дуусж байгаа шүү. Гэхдээ удахгүй шинэ галзуу цувралууд гарах болно. Зэг буцаа вебтүүн рүү орцгоё. Суухаа даалгавар ирээ харахад житгэр хүмүүсийг хулгайлсан. Аль чадхаараа олон хүн аварсан хүмүүсийн тоогоор шагнал өөрчлөгдөнө гэдэг. Суухаа шууд арга хэмжээ аван сүүдрийн цэргүүдээрээ багшигаа даанжингаас гарган өөрөө саарлаатай нэгдээд яарангүйдэг. Нэрээ эднэр чинь жөтгөр юм байна лээ ш. Эднэрийн нүдийг хараа яалтчгүй итарамтай холбоотойгоц энэ од нунтаг гэдэг зүйл чинь яг үнэндээ жөтгөрийн нууц болон өвлөгдөж ирсэн галзуу цусны хороор бүтээсэн өдөөгч юм гээ. Уг нь энэ нь амин хүчээ өгсний хариуд хүчээ нэмдэг байхаар бүтээгдсэн гин. Амин хүчийдэг нь бараг л амиал өгнө гэсэн үстэй тий. За мэдгүй. Жөтгөрийн цуснд дэвтсэн байдаг мөн чанарын бодлыг шатаадаг сөрөг нөлөө нь тамийн галын ингээд манд галаар солиод арилцсан гин. За байж би сайн ойлгохгүй байна. Ямартайч нэг сөрөг нөлөөг нь болохоор нөгөө тамийн галыг нь манд галаар солиол алга болгоцсон юм шиг шүү дээ. Эднэрийг яг ингээ яриад байж байхад суухаа хаалхыг нь цөмөж шөглөөд ороод ирнэ. Монгол хүн бажмны зөрөөгөө нэгэн сэлмэ хоолонд нь тулгаад суухаа амжиж бултаа зөрүүл нөгөөдхөө зөгтөг. Харин нөгөө хоёр нь ч гэсэн од нутгаа идээд суухаа руу дайраад суухаа комбодод аянган цөхөлдөг. Урдаас нэгэн дайраад яг алах гэж байхад сүүдрийн цэргүүдээ гаргаад өөрийгөө хамгаалаад ард нь аянгаар цөхөлсөн нөхрийг шууд жудоогоор үрээ шиддэг. За чинь суухаа чи яг хідэн төрлийн спортоор хичээлтэй юм бэ. Part 1 дээр болохоор гаргаж маргаснаа зөрүүлээд шулуун цохилт хийгээл бокстой байсан. Part 2 дээр болохоор Гожагийн плёфтийн торнодоо кик хийгээл өөр баахан тайкондогийн шилт хийгээлээс. Одоо болохоор жудоогоор саваад их. За тэрж явах. Нөгөөдүүл нь суугаагийн сүүдэр гаргалтыг хараад сүүдрийн хааны чадвар байна гээл. Угаасаа эднэр жинүүг таних нь аргагүй л.
Жөтгөрийн нутгийг нь бараг л тэр жигтэн төвөөсөн гарчтай манай гарч. Эвгүй гарал да цаач. Гэхдээ суухаа гэд нар чинь Сүүдрийн хаанаас хамаагүй дорой юм. Сүүдрийн хаан л биш бол айгаад байх шаардлагагүй гэдэг. Суухаа бол нилээ түүх зүүхэн байдалд орчихсон. Эднэр Бороккигоос сул дорой байгаа боловч олуулаа болохоор хэцүү байдаг. Харин дээр үед бээрүүд Бороккигийн биеийн дурсамжийн л харах төдий хэсгийг нэдүүлээл үлдснийг Сүүдрийн даанжинд хадгалахаар шийдсэн байдаг. Бээр үхэхэд дуудах тусан Сүүдрийн цэргүүд сул дорой болдог. Хадгалаа тэрэг байгаа юм уу гэж хэлэхэд Суухаа Бороккиг ингээд Итаранд өдөрдүүлж харуулслаар өгсөн бол би түүнийг эрх чөлөөтэй дайчин болгол яах вэ гэж хэлсэн байдаг юм. Харин одоо үед Суухаа босс Борокки чи харамсаж байгаа бол би чамд боломж олгоё. Тулалдах хүслүүлсэн бол надад өг гэсээр Бороккиг Сүүдрийн цэргээ болгоно. Тэгээд л ингээд тулаан эхэлж байгаа юм чи. Гэтэл гинэт нэг хаалга гарч ирэн. Дотроос нэг зүйл алхасаар гарч ирэн. Тэр гарч ирээд тулааныг холоос ажиглан зогсно. За одоо тулаан руу орцгоё. Суухаа бол нэгтэй нь халз үзээд бол гөлөг болгож байдаг. Амаар нь цусыг нь садартал нь илэгдээл. Гэхдээ хажуудлаас нь нөгөөх нь орж ирээ байдаг. Борокки Сүүдрийн цэрэг болсонд бол сул дорой болсон болохоор нэгэнтээ линтийн зүйл олдож чадж байдаг. Гэтэл тулаан дундуур нөгөө хаалганаас гарч ирсэн зүйл үсрээд ороод тэр Суухаа руу хараа. Ирхэм сунжи нөгөө хаана вэ? Яа энэ охины бол болохоор жоохон гэрийн сонсогдож магадгүй. За үргэлжлүүл. Тийм ээ. Энэ бол Жөтгөрийн цайзад Жинүүгийн цор ганц амьдүүлдээсэн Жөтгөр мөн цагаан галын хаан Жөтгөрийн хаан Баароны үрөдөм язгууртан цус Жөтгөр Ридаровгийн гүнж Исил юм. Фак ёо ганц хүн танилцуулах гэж яасан ч их норсчив. Гэхдээ би нэр хэлчихье. Энэ бол миний охин шүү заяа. Бээр түүнийг хараад таниад чи энд юу хийж байгаа юм гэхэд түүний оолыг сонсоод мөн эсэгт нь эргэлзэж байгаад эргэж хараа. Бээр мөн гэдгийг нь хараад түүнийг илж таалаад сүйд нэрэ. Тэгээд бээрүүгээс эрхэм сунжи нөгөө хаана байгаа вэ? Энэ хин бэ энтер гээд баахан л юм асууд. Угаасаа Суухаа энэ царайтай болцсон байх чи яаж танихвд. Гэхдээ та нар харалтаа энэ инээж байгаа баярлахаар амар хөөрхөн л байгаа сте. Бээрүү шууд л Исилд өнөө хідэн Жөтгөрүүдийг болгоод өг гэдэг. Бээрүү Суухаа түүнийг танилцуулаад хүмүүсийн хэлгээр бол ээс зэрэглийн 30 хүчтэй гэж хэлнэ. Исилийн цэвэр язгууртан цусыг ууж илүү хүчтэй болох гэж нэг Жөтгөрөнд дайрахад Суухаа ээс зэрэглийн хүний тулааныг харах гээд их л нухастай байдаг. Гэхдээ амар сүртэй гэрэл мэрэл цацарч байснаа Исил газар бүдрээд унаад өгнө. Энэ Суухаагийн царайг нь харалтаа. Бээрүү түүнээс яагаад ийм сул дорой болсныг нь асуув. Исил хэлэхдээ одоогоос хагас жилийн өмнө Жөтгөрийн армийн хагас Жөтгөрөөд бослог гаргасан. Гэхдээ дан газ Исилийн овогд тэднийг зогсоож чадаагүй. Тэгээд Исил хэд их цусаа алдснаас болоод хүч нь муутсан. Бээрүү болохоор ингээл миний маанагаас сэргээснийхаа дараа эргүүлээ авсан чадвараа ашиглах цаг нь ирсэн бололтой гэд их сүртэй юм ярьж. Харгис дуушаал гэдэг шидэ Исил дээр хийн. Энэ чадвар нь Исилийн үзүүлэлтийг 50%-аар нэмнэ. Гэхдээ хэсэг зур галзуу юм шиг л болгоно. Тэгээд Исил би л нэг галзуу гэсэн шиг л шууд л дайраад эхэлнэ. Суухаа бол нэгний нэгээр нэгийг нь бол ядахымгүй цайз наруулна. Жөтгөр алсан тул нөгөө вулканы ивэр гээд бэйлийн саяны Жөтгөрийн сүнсийг шингээ авч илүү хүчтэй болдог. Харин үед Исилийн маанаа дуусаа газар унаад өг. Гэхдээ Суухаа Жөтгөрийн нард гараад ирээд шууд хүзүүг нь мушигчдаг. Үлдсэний Жөтгөрийн Исилийн цусыг ууж хүчтэй болох гэсэн боловч Суухаа юу гэж тэгүүлэхв. Сүүлийн Жөтгөрийн эцсийн дайралтыг нь Бороккигийн бүх Жөтгөрийг буулгаж авав. Исил босч ирэн Суухаа саарлагаас салж Исил түүнийг танив. Та вэжээ залуу хантаа гэсээр ухаалтлаа. Суухаа бүх хүмүүсийг авраад нэг ч хүн өхүүлгүй бүгдийг нь аварсан тул даалгавраас нь 500 алт өгдөг. Тэгээд Суухаа дэлгүүрийн тэртээ танилцаад алтаараа эмчлэг шингээ аваад Исил дуулгаад алсан Жөтгөр болон Исилийг саарлаа болон Бороккид өгөөд Сүүдрийн данжин руу явуулаад өөрөө манд халын галаар шатаж байгаа хүмүүст өөрийн хийж чадах зүйлийг хийж өгч зовлонгоос нь салгадаг. Дараа нь энд ангуучдын холбооноос хүн ирчихсэн үзлэг энтер хийгээд нөгөө багшаас нь Суухаагийн талаар асуугаад тэр хаана вэ гэхэд бит хоёр цог зогцаан гэд Суухааг авардаг. Харин үед Сүүдрийн данжинд Исил сэрчихсэн. Суухаа Исилийг санаад тэр хоёр ярилцдаг. Жөтгөрийн нутагт хагас жилийн өмнө од нутагч нь дарахж эхэлсэн юм байна лээ. Жинүү удаан хугацаанд эзүү байсан. Бас од нутаг дарахж эхэлсэн учраас Жөтгөрүүд нэгэн зорилгын дор нэгдэж эхэлсэн. Тэр нь Сүүдрийн хааны хамгаалтанд байсан. Ридаровгийн эсрэг тэмцэх. Ридаров Жинүүгийн үлдээсэн Жөтгөрийн цайзыг хамгаалах гэж тэмцсэн боловч тэд ялагдсан. Бослог гаргасан Жөтгөрүүд үүгээр цогсохгүй Исилийн овгийн Жөтгөрүүдийн цусыг юулж эхэлсэн. Тэгээ цэвэр цуст язгууртны цусыг ууж илүү хүчтэй болцгоос. Исилийн бол овгийн бусад гişүүд ингэж амиалт. Исил цусаа алдснаас олж хүчээж бас алдсан. Исил Жөтгөрийн мужийг алдсан тул
Эрхэм Сун Жинву юу гэж хэлхийг мэдэхгүй юм гэхэд суухо чи сайн байсан гэдэг. Тэгээд эцсийн хүртэл аав юмын төлөө тулалдсан. Гэд Исил болон түүний овгийг сайн байсан гин хэлнэ. Би ч гэсэн миний аав юмын төлөө тулалдсан. Та нарт бахарх хумаар байна. Би дайлж чадхаараа чамд туслах болно. Хамтдаа Ради завгийг сэргээцгээе гэж хэлэхэд Исил түүнээс Жинвуг харна. Хэрвээ та нар санаж байгаа бол Жинву Исилд би Ради шавгийг номер 1 нь болгоно гэдэг. Уул нь бол Редарав штэ. Бигс аав нь Радиш, хүүн Радиз гээд яас таарсан хоёр вэ? Исил баярын нулимс урсган суугаад Редарав шүү дээ гэж хэлэхэд систем та цагаан галын хааны залгамжлагчийг хамтрагч авалгаж авахыг хүсэж байна уу гэж хэлдэг. За энэ үрээд Solo Leveling Ragnarok гэх сурал маань дуусч байна. Үргэлжлэлийг хаанаас үзхийг та нар мэдж байгаах манга зэг юм байна. Баярлалаа.